Монгол Улсын ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 71 тод зарилгаар эхийн алдар одон гардуулах үйл ажиллагааг их үрсийн баяраараа зохион байгуулах байсан хэдий ч коронавирусын тархалтаас шалтгаалan хойшлогдоод байсан юм а. Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 20-оос 23-ны өдрүүдэд баруун аймагуудад ажиллах үеэр эхийн алдар одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байна. Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга түүний ажлын албаныхан 9-р сарын 21-ний өдөр баруун бүсийн тулгуур төв Ховд хотод ажиллалаа. Ховд хот нь 84,000 гаруй хүн амтай зам харилцаа хөгжсөн, мал аж ахуйг газар тариалан хосолсон, зах зээлийн томоохон бүс нутаг гэдгээрээ онцлогтой юм. Ховд аймгаас энэ жилийн эхийн алдар одон 377 ээж хүртэж байгаа юм. Харин Ховд хотын төв Жаргаланд сумаас эхийн алдар 1-р зэргийн одонгоор 32 ээж, эхийн алдар 2-р зэргийн одонгоор 279 ээж ингэрээ мэглэлаа. Эхийн алдар одон хүртсэн ээжүүд Монгол Улсын төрийн тэргүүнээс өөрийн биеэр нэр төртэйгээр одонгоо гардан авсандаа баяртай байгаагаа хэлж байсан юм а. Цэцэг сумаас ирсэн 6 хүүхэдтэй. Бүх одон авж байгаа ээжүүдтэй баяр хүргэе. Анхныхаа хүүхдийг би 97 онд гаргаж яасан. Тэгээ одоо охин хүүхдтэй болж ирсэн. Анхны охин одоо охин байгаа. Тэгээд одоо охин тэрхтээ одоо ээж бүгд болохтой одоо бас баярлж яасан. Маш их баярлж байгаа дотроо. Ч одоо ямар азтай юм бэ? Ингээд одоо анхных ингээ 2 дахь ингээд ерөнхийлөгчөөс авахтаа маш их баярлж байлаа. Нулимс тусчлаа лээ. За Монгол Улсын төрийн тэргүүн маань өнөөдөр Ховд аймагт ирээд оюунлаг ховдчууд маань тэр дундаа манай Ховдын сайхан ээжүүдэд энэ одон гардуулж өгсөнд маш их баяртай байна. За тэгээ би 2 охин, 2 залуутай. За тэгээ миний энэ сайхан хүүхдүүдийн одоо нэмсгэлээр энэ одон ингэрсмэн гэлдэж байгаад бас маш их баяртай байна. За манай Ховд нутаг маань маш их тийм оюунлаг ард түмэн. За тиймдээч бас үр хүүхдүүд маань гэр бүлдээ аз жаргалтай, амар тайван, аз жаргал сайн сайхан бүхнийг нийт Ховдынхаа гэр бүлд нь хүсье. Бүх ээжүүдтэй баярын мэнд хүргэе. 4 охинтой 2 ихэр охиноор одоо авч байна. За баярлалаа. Ингээд Төмөн өлзий бүрдсийн сайхан өдөр Монгол Улсынхаа ерөнхийлөгчөөс алдар тэхийн 2 дугаар одон гардаж авсандаа туйлын их баяртай байна. Үнэхээр бэлгэшээлтэй сайхан байна. Би өөр 9 хүүхэдтэй айлын 8 дахь охин нь ээжтэй алдар тэхийн 1-р одон зүүлгэж байсан. Тэгээд өөрөө би болохоор 4 хүүхэдтэй хамгийн 3 охин 1 хүүтэй. За тэгээд анх би 20 настайд ээж болж ирсэн мэт анхныхаа охиныг үлгийдэж авсан байдیں۔ Тэрнээс хойш тэгээд 2 одоо ингээд 3 охин 1 хүүг одоо төрүүлж өсгөөд ингээд явж байна. Намайг ингээд үдий зэрэгтэй ингээд явхад минь одоо хамгийн ихээр тусалж дэмждэг хайртай аав ээж хоёртой ах дүү нартай хайртай хандаа одоо баярлаа. Энэ өдрийн мэндийг хүргье гэж хэлье. Ерөнхийлөгчөөс одон гардаж авч байгаадаа маш их бахархалтай байна. Сэтгэл айгүй өндөр, айгүй их хөдөлсөн. Би одоо 4 хүүхэдтэй 3 охин 1 залуутай. Тэгээд хүүхдүүдтэй хайртай шүү гэж хэлмээр байна. Ээжтэй л хайртай шүү гэж хэлмээр байна да. Хаста ээж аавдаа тэгээд хандаа хайртай шүү. Хамт олондоо тэгэл бүх энэ одон авч байгаа энэ эхчүүдтэй бүгдэнд нь баярын мэнд хүргье. За баярлалаа. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Тэгээд би 2 хүү, 2 охинтой, 4 хүүхэдтэй. Тэгээд өнөөдөр хандаа болон хүүхдүүдтэй маш баярлалаа. Хайртай шүү гэж хэлье. Гэр бүл бол хамгийн одоо үнэтэй зүйл байдаг. За миний ээж болон таны минь одоо ээж бас одонтой ээж байт юм аа. Тэгээд ээж нартаа бас хайртай шүү. Урт удаан наслаарай. Одоо эрүүл саруул сайн сайхан амьдраарай гэж хүсмээр байна. За мөн одоо Монголынхаа бүх үрсэд мөн Монголынхаа бүх одонтой ээжүүдтэй бүгдд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхний өсөөрөөё. Тайзан дээр гарахад бас их өөрөөрөө бахархсан, үр хүүхдээрээ бахархсан ийм сайхан үйл ажиллагаанд оролцож байгаадаа маш их баяртай байсан. Та маш их сэтгэл хөдлөж тогтолсон. За нийт ээжүүдээ хандж та бүхэн нэрүүл инх байгаад үр хүүхдүүдээ маш сайхан өсгөж байжуулаад ундаг сайхан ээжүүд болоороо. Тэгээд бас дахин сайхан олон үр хүүхэд төрүүлж өсгөөрөө л гэж хүсэтэй. За Монгол Улсын ерөнхийлөгчөөс эхийн 2 дугаар одон авсандаа би баяртай байна. Тэгээд намайг төрүүлж өсгсөн аав ээжтэй баярлалаа. Бас мөн хадам ээж аавдаа баярлалаа. Миний 4 хүүхдийн аав
Батүлзий гэдэг хандаан баярлаа. Тэгээд энд хүрэлцэн ирсэн бүх ээжүүдтэй баяр хүргэе. Би чи яг 3 дахь үе дээр ихэр гаргасан. Манай ихэр удамтай. Анхны ихэр охин хүү аль нь байсан бэ? 2 хүү. 3 охинтой жоо 2 хүүтэй болсон. Дараа нь охин хүү баяртай. 7 хүүтэй. Тэгээ нутгийн зон олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан одон авсан бүх сайхан ээжүүдтэй халуун баярыг хүргэе да. Би 6 охинтой том 2 нэхэр, сүүлчийн 2 бас ихэр. 12 онд би 2 ихрээ гаргасан. 23 таада сая 28 таада 2 ихрээ гаргасан. Ерөнхийлөгчөөс удангаа аваад сайхан байлаа. Баярлалаа. Өдгийнхээ ахтууд олондоо маш их баярлалаа. Ээжүүдтэй одоо авсанд нь их баяр хүргэе. Өнөөдөр бас ийм сайхан баяртай үйл явдал тохиож байгаад маш их баярлж байна. За ерөнхийлөгчийнхөө хүндэтгэлээр бол энэ ээжүүдийнхээ оданг бол гардаж авч байна. За миний хувьд бол үр хүүхэд гэдэг бол гэр бүлийн аз жаргал баяр баясгал байдаг. Энэ үр хүүхдээс илүү үнэтэй баялаг бол надад байхгүй. Тэгээ үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ээж хүн бол их хийж сурч бүтээж бас хөдөлмөрлөж байж бас амжилтанд хүрдэгэ. Хүүхдүүдтэй болон хайндаа гэр бүлдээ маш их хайртай баярлалаа гэдгийг хэлье. За энэ хүү сайхан өдөр ингээд 4 хүүхдийнхаа ээж аа болж энэ хорвоо дээр ингэж одоо гардаж авч байгаадаа маш их баяртай байна. Ингээд хүүхдүүдтэй эрүүлэх хазж байгаа сайн бүхний хүсье. Ингээд төрийн тэргүүнээсээ одоо гардаж авах хөд их баяртай байна. Нийт ээжүүдтэй хандаж урт удаанслаараа үр хүүхдтэйгээ сайхан жаргаараа гэж хэлж. Монгол Улсын ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Булган суманд мөн ажиллах юм а. Булган сум нь 10,000 орчим хүн амтай аймгийнхаа хамгийн том сум юм. За Булган сумтай хамгийн ойр сумдаар Алтай Уян сум нэрлэгддэг байна. За ерөнхийлөгчийн зарилгаар дээрх 3 сумаас эхийн алдар одонго 66 ээж гардан авна.